Сайн сонь үзэгчдээ манай сурвалжлах баг нийслэлийн 105 дугаар сургууль дээр ирээд байна. За энэхүү сургууль маань холбогдох байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмжүүдийг хэрхэн мөрдөж биелүүлж байгаа талаар та бүхэндээ мэдээлэл хүргье. Өглөө 8 цагаас хичээлд нь ороход багш нар нь юу хийж сануулж ийн халууны шалгаж ийн маска зүүсэн. За маска тэгээ зүүгээл гараасаа хариуцгаарай гэлээ. Найзууд нь ангийнх нь маска зүүж ийн үү? Тэгээ зүүжлээ ш тэгэл. Манай анги ямар ч зүүж байгаа бусад хүмүүс яаж мэдэхгүй юм та. Багш нар нь өөрсдөө зүүж ийн үү? Багш нар тийм нэг юм нөгөө нүдний шилтэй хаалт зүгэл. Ангидаа нэг засварлагаанаар нэг чигтэй цэвэрлэгээ нэг хайл тэгэл буцаал хичээл даа. Өглөө халууны шалгаж ийн үү? Ахаа өглөө ороод орой тарах та. Хичээлийн дундуур нэг шалгаад яг сургууль руу ороход нэг шалгаа. Тэгээд яг хичээлээс гарахад нэг шалгадаг. Өдрөө болгоо ер нь маска зүтдэг. Тэгээд манайх маск анги дотор аваад тавьсан. Манай сурвалжлах баг сургуулиуд халдвар хамгааллын дүрм журмыг хэрхэн биелүүлж байгаа талаар мэдээ сурвалжлагыг бол цувраллаар та бүхэнд бол хүргэж байгаа. За тэгвэл энэ удаад нийслэлийн 105 дугаар сургууль дээр ирэн халдвар хамгааллын ямар дүрм журмыг биелүүлж байгаа хэрхэн мөрдөж байгаа талаар мэдээ сурвалжлага бэлтгэх гэсэн боловч удирдлагууд нь бол татгалзсан хариуг өглөө. Захирлаас зөвшөөрөл авч ижил бид хэд яа. Өгүүлэх. Тэгээ захирал эрсдлээ төр хүлээж ил гэдэг чинь. Чи эсвэл ойрхон сургуульраа явчаад эсвэл хүлээгээд байгаа юм. Бэнэ. Самэно. 105 дугаар сургуулийн захирал мөн үү? Сайн байна уу? 90-ийн үсцгийн минээс холбогдож байна. Би хортой юм хэлээд байгаа. Хортой юм заа. Үгүй уучлаарай. Танай сургуулиас халдвар хамгаал. За тэгэхээр манай сурвалжлах баг дотоогш ороход бол зарим багш нар болон сурагчид маск зүүгээгүй байсан. За дотор дүрс бичлэг хийхийг зарьсан боловч удирдлага зөвшөөрөггүй улмаас бол дүрс бичлэг хийж чадаагүй хийлгэсэнгүү. За сургуулийн гадаа орчинд бол хүүхдүүд хэсэг бүлгээрээ нэг газар олноор бөөгнөр ийм үзэгдэл бол харагдаж байна. За тэгэхээр манай сурвалжлах баг сургуулиуд халдвар хамгааллын дүрм журмыг хэрхэн баримталж байгаа талаар өргөжлүүлэн та бүхэнд хүргэх болно. Анхаарал тавьсанд баярлалаа.